Буурал түүхийн эзэд баримт киноны нэгэн шинэ дугаарыг танд хүрэхэд бэлэн боллоо. Бид энэ дугаартаа Монгол улсын худалдааны гавьяат ажилтан Шагдар Сүрэнбайг урьж байна. Аливаа улс орны түүхийг ард түмэн бүтээдэг гэдэг. Ард түмний түүхийг жирийн хүмүүсийн ажил хөдөлмөр тэр их сэтгэл зүтгэлийн түүх нь бүтээдгээ гэж ярилцдаг тийм ээ. Тэгэхээр энэ улс их орны маань буурал түүхийн 160-ны намтрыг бүтээхэд энэ цаг дор амьдарч байгаа таны болоод олон хүмүүсийн түүх бичигдэх учиртай гэж бодож байна л да. Ингээд хоёлаа дурсан жаряга номын хоолдонгийн өнөөгийн ажил үйлс ямар байна уу? Ололт амжилтаас нь эхэлэх үү? За баярлалаа. Номын хоолдон компани бол гэрийн үйлдвэрлэл. Анхны нэг электрон барааны лангуунаас эхлээл өнөөдрийн 25 жилийн энэ түүхээ бичиж ийм амжилтанд хүрэлээ. Номын хоолдон компани дүүгээ үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ, барилга, санхүү даатгалын чиглэлээр үйл ажиллагаа төвлөрч явж байна. За энэ чиглэлээр зах зээлд өрсөлдөх чадвар хөөхий тухайн салбартаа манлайлал тэргүүлж яваа 12 охин компани ажиллаж байна. Номын хоолдонг өнөөдөр 5340 ажиллагчтай байна. Энэ ажиллагчдын маань 67% нь бол дээд мэргэжилтэй. За тэдгээрийн нэг 4.6% нь гадаад оронд ямар нэгэн мэргэжил эзэмшсэн ийм хүмүүс байна. Нийт ажиллагчдын 66% нь эмэгтэйчүүд байна. Манай ажиллагчдаас гадна бидний явуулж байгаа үйл ажиллагаа маань 10,000 гаруй хувийн аж ахуй жижиг дунд үйлдвэрлэгчтэй хамтарч тэдний бараа бүтээгдэхүүнийг борлуулах ийм ажил хийдэг. Олон мянган хүний ажлын байраар хангаж байгаа. За номын хоолдон компани худалдааны салбар гэхэд өнөөдөр улсын их дэлгүүр, номын их дэлгүүр, номын United их дэлгүүр, ийм 3 их дэлгүүр, 10 бойны худалдаа, 7 хайпермаркет, 10 супермаркет хөтгөдөд ажиллаж байна. Эдгээрийг ажилуулахдаа бид нэр зүгээр нэг бараа авч борлуулах төдий биш л дээ. Хүний хамгийн тааламжтай нөхцөл боломжийг хангах хамгийн орчин үеийн лабораторитой хамгийн орчин үеийн агуулга хөргөлтийн систем тээврийн хэрэгсэл хангагдсан. За тэгээд үйлчилгээний соёл бол ер нь гадаадын хөгжилтэй арилж орныхаас дутхгүй хэмжээнд хүрсэн гэж бардам хэлэхээр ийм хэмжээнд байна. За номын хоолдон компани энэ үйлчилгээний салбар бол соёл стандартыг бол үйл ажиллагаанд дэвшүүлсэн олон шин зүйлийг одоо
анхдагч байгаа. Санхүүгийн програм бас өсвөлээд үйлчилгээний янз бүрийн одоо шин дэвшилттэй хэлбэрүүдийн анхдагч нь болсон. Энийн нэг жишээ бол одоо ISO 9001, ISO 14001, ISO 18001 гэсэн олон улсын стандартыг одоо зэрэг нэвтрүүлсэн гэрчлэгээ үнэлгээг авсан юм байна. За энэ бол Монголд одоо анхдагч худалдааны сүлжээ гэж хэлж болно. Бид Намын Холдингийн захирал Баяр сайхантай уулзаад байна. Тэгэхээр Намын Холдинг компани дөнгөж сая бол энэ 2016 оны шилдэг 100 аж ахуй нэгж боллоо шүү дээ. Тэгэхээр 3 манай хэсэг гол компани маань орсон. Энэ бол бас том амжилт гэж үзэж байгаа. 2016 он бол ялангуяа бас нэг амаргүй жил хойд хөрсч гэсэн бас тийм сайхан биш байлаа. Тэр мэдээж Монголын эдийн засаг энэ улсаас бол хамааралтай байсан. Гэхдээ бидний хувьд бол үйл ажиллагаа буурсан саарсан элдв тийм байхгүй урагшаа явдгаараа явж байгаа. Зөвхөн асар их хурдтай хүчтэй ингэж явж исэн тэр цагаасаа бол өсөлтийн хувь маань бол арай багассан тийм тал бол бий. Гэхдээ одоо ингээд эдийн засаг эргээс хайшир хандлага гарч ийнө гэж ойлгож байна. Тэгэхээр энэ бол эргээ тэр ирж өч рүүгээ хурд руугаа орох байхаа гэж бодож байгаа. Үүндээ бол одоо энэ 100 аж ахуй нэгжил Монгол улсын үндсэндээ авч явж байгааг хэлчихвэл буруудахгүй. Сая танхим хэллээ Монголын эдийн засгийн 80% хувийн хвшил хийдэг боловч бараг 70%-ийг энэ 100 аж ахуй нэгж хийж байна гэж. Одоо манайх 5000 гаруй хүн ажиллаж байна. 50 хэдэн тэрбумын татварыг төлж байна. Үүнээс хойш 4 жил 5 жилийн дараа 53 гэдэг бол өсөлтийн хувьд их удаан байна гэсэн. Ийм маягаар Монгол улс хөгжих юм бол одоо дэлхийн эдийн засгаас хоцорсон дээрээс бүр улам их хоцрох юм байдлаар орох юм аа. Тийм учраас энийг хэн төрүүлүүлж урдаа гаргаж хурцсгаж явах вэ гэхээр мэдээж хувийн хвшил. Энэ топ 100 аж ахуй нэгж түүний араас түүнд одоо туслан дэмжиж явдаг бусад бүх аж ахуй нэгжүүд хувийн хвшил энийг юм байдал хүргэн өндөр хэмжээнд хурцтай хөгжлийг хүргэн. Тийм учраас хувийн хвшлигээ ийхүү шагнаж урамшуулж байгаа нь маш их таатай хэрэг. Дээрээс нь топ 100 гэхээсээ илүү тэр Fortune 500 гэдэг шиг 500 аж ахуй нэгжийг за болж игэл нөгөө Forbes 2000 гэдэг шиг 2000 аж ахуй нэгжийг бүр тоотой мэдээлэлтэй хичнээн орлого олсон, татвар төлсөн одоо хичнээн ажилласан ч гэдэг юм. Энэ болгоныг нь бүгдийн дэлгэрэнгүй тавьж ингэж шагналал гардуулж ингэж явах юм бол илүү шудраг нээлттэй нөгөө шилэн гэж яриад байгаа энэ маань бодтой амьдрал болох юм аа. Манай үйлдвэрлэлийн салбар гэх юм бол одоо том төлөөлөгч нь Эрдэнэт Хэвс байна. Хэвс гэхэд одоо үндсэндээ л номын Эрдэнэт Хэвс гэж ярина. Одоо дотоод үйлдвэрлэж байгаа хэвсний 95%-ийг зөвхөн одоо Эрдэнэт Хэвс үйлдвэрлэж байна. За 90 улсын хэмжээнд одоо борлогдож байгаа нийт хэвсэн бүтээгдэхүүний 70% болвол Эрдэнэт Хэвс бүтээгдэхүүн борлогдож байгаа гэж жишээтэй. Эрдэнэт Хэвс гэдэг компани маань одоо өргөжөөд Эрдэнэт Хэвс, Эрдэнэт Текст компани, Эрдэнэт Кашмир компани, Орхон инженеринг компани гэсэн ийм 4 охин компанитай Натурал Текстайл групп болон өргөжсөн байж байгаа. Эрдэнэт Хэвсийн бүтээгдэхүүн өнөөдөр дэлхийн зах зээлийн гарч байна. Ялангуяа технологийн одоо шинжилэлтийг хийсэн. За мөн одоо барилгын салбарын гол одоо төлөөлөл бол Номын Construction Development Group гэж байгаа. Бизнес хийгээд худалдаа үйлчилгээ хийхэд зайлшгүй одоо байр хэрэгтэй. Тэгээ байрын засвар үйлчилгээ хэрэгтэй. Эннээс үүдээд тийм барилгын одоо ангитай болсон. Тэр маань одоо хэдэн охин компанитай. За Номын Construction компани бол одоо байгуулагдаж наасаа хойш одоо нэг 400 гаруй мянган метр квадрат үйлчилгээний болоод орон сууцны талбайг ашиглалтанд оруулсан.
нэг 2000 гаруй айлын тансаг орон сууцыг ашиглалтанд оруулсан байгаа. За ер нь одоо өнөр хотхон 1 2 за Эрдэнэтэд бас өнөр хотхон гэж байгуулсан. За Улаанбаатарт одоо туулын хөвөнө байгаа Номын River Garden хотхон. Эднэр бол бүгд одоо тансаг зэрэглэлээ. Орчин нь бол ногоон байгууламжаар ийж бүрэн одоо тогтсон зам харахгүй гэрэлтүүлэг энэ бүхэн хийгдсэн. Номын хоолтын компани ер нь одоо хийж бүтээсэн энэ ажлаараа Монгол улсад шилдэг 100 байгууллагын тэргүүн жагсаж явдаг. Манай компани уул уурхаар ороогүй. Газар хүч дүнхээгүй. За архив үйлдвэрлэдэггүй, тамхи үйлдвэрлэдэггүй. Онцгой татвартай бүтээгдэхүүн оруулж ирдэггүй. Энэ утгаараа бол бүхэлдээ нийгэм хариуцлагатай компани гэж бид нэр үздэг. Энийгээр одоо бахархдаг. Дан ганц одоо Монголын үндэсний том үйлдвэрүүдийн аж ахуй нэгжүүдийн нэгэ гэж. Бид нэр бас Монголоос нэлээд хальж олон улсын хэмжээнд бас нэрээ түгээх ийм зорилго тавьдаг л дээ. За ер нь өөрөөр хэлбэл нэг 400 нэрд галсан фирмийн бараа бүтээгдэхүүний Монголд импортлж хөдөлмөрчдийн хэрэгцээнд нийлүүлж байгаа ийм компани гэж. Зарим салбар гадаад оронд нээгдэж байгаа. Жишээлбэл Эрдэнэт хэвсийн одоо салбар Хятад одоо 2 дэлгүүр нээсэн. Америкийн нэгдсэн улсын Калифорни мужийн Ла Мирада хотод Номын Organics гэдэг дэлгүүр нээсэн. Номончуудад хийж бүтээсэн зүйлээрээ бахарх юм их хөвөлтэй. Өнгөрсөн жил Төв аймгийн Баян суманд дотно гадна иж бүрэн тогтчлолтой 65 хүүхдийн цэцэрлэг барьж өгсөн. Энэ бол Монгол улсад одоо хувийн гэршил улсад барьж бэлгэлсэн ийм анхны тохиолдол. Хөвсгөл усан зам гэдэг компани байгаад тэгээд энэ зах зээл шийдсэний дараа 10 гаруй жил одоо зогссон. Ямар ч тээвэр хийгээгүй. Онгосон зэвэрсэн муудсан одоо ийм байсан. За энийг бид нэр одоо дийлэн хөвцөөг нь аваад үйл ажиллагаанд оруулаад тэр хөвсгөл нуур далаа дээр аялуулдаг, зугаалуулдаг, Монгол улсад далбаа намируулах хуулиар батлагдсан одоо ганц онгоцон Сүхбаатар хөлөг онгоц байна. Биеийн тамир спорт, урлаг, уран сайхны талаар одоо ажилчдаа хөгжүүлэх чиглэлийн ажлыг байнга зохион байгуулдаг. Жил бүхэн төлөвлөгөөтэй ажлууд уламжил болцсон олон ажлуудаа. Дээр үед ярьдаг байсан одоо тэгж ярихаа болцсон байна. Хүнийг зайлшгүй ажил дээр сурах хэрэгтэй, хариуцлагажуулах хэрэгтэй, ёс зүйтэй байх хэрэгтэй. Бидний хамгийн
ер нь одоо нийтлэг нэг ураа болвол Бадрангуй Тэмүүлтэй ёс суртахуунтай бүтээгч байна гэсэн юм. Манай ажилтан албан хаагч хэн боловч бүгдээр ажлын байрны нарийн тодорхойлолтой. Хэн юу хийх ёстой, хэн захирагдаж, хэний өмнөд одоо тайлангаа тавьж хариуцлага амжилт бүтээлээ тооцоолох уу гэдэг нь тодорхой. Тар сая номгийнхан гэдэг энэ хайлын голомтыг хуваараа эрхлэх ажигаас эхэлсэн гэж ярьлаа л да. Тэгэхээр 25 жилийн тэртээ одоо цаг үе нийгэм байдал хэцүү өтер өөр байлаа тийм ээ. Тэгэхээр энэ цаг үед та ажилласаар хөдөлмөрсөөр л ирсэн. Тэгэхээр тэр анхны номын 5 хуваараа эрхлэх ажихын талаар түүхийг ярина. За номын 5 хуваараа эрхлэх ажих уу гэж ярихаас өмнө тухайн одоо нийгэм нөгөөгөр солигдож байх үеийн онцлог одоо ярих ёстой л да. 92 он болвол энэ өөрчлөлт байгуулалтын одоо ийм ардчилсан хувьсгалын шилжилтийн ийм жил байл. Тухайн үеийн намцхан удирдлага өөрчлөн байгуулалтыг өөрөөс нь эхэл хэмээн ард олны сэтгэл санааг олон жил дарангуйлан төрөгдүүлж байсныг эрс шүүмжилж өөрчлөн байгуулалтын эхлэлэн жухамдаа дээд удирдлагатай байх ёстой гэж үзсэн Монголын ардчилсан холбоо улс төрийн өлсгөлэн зарлалаа. Өлсгөлэн зарлагчид бүхнийг захирагч Монгол ардын хувьсгалтан улс төрийн товчоо огцрохыг шаардлаа. Ард түмэн үнийг янз бүрээр хүлээн авсан. 1990 оны 3 дугаар сарын 7-ны 14 цагт Монголын ардчилсан холбооны ерөнхий зохицуулах зөвлөлийн 10 гишүүн иймгүй амин насаараа дэнчин тавин шудраг үнний төлөө тэмцсэн нь улс орны амьдралын цаашдын хөв заяанд мэдэгдэхүйц хүчтэй нөлөөлсөн том үйл явдал боллоо. Олон жилийн бүх нойрноос сэлсэн улс орныхон хөв заяаны төлөө сэтгэл зовнсон мянган хүмүүс тэдний ард байсан юм. Хуучин одоо социалист орн хамтын нөхрөлийн орнуудын одоо хамтын ажиллагаа гэж юм байхгүй болцсон. Нөгөө зөвлөлт холбоот улсын одоо тусламж гэж юм байхгүй болцсон. Тэгэхээр бие дааж одоо хөгжих юм руу Монгол улс орсон. Тэгэхээр гаднаас авч ирсэн элдв юм одоо зогсчихдоо зэрэг үйлдвэр аж ахуйн газрууд зогсох ийм хүндрэлтэй байдал бий болсон. Дэлгүүрт юм байхгүй, картын бараанд орсон. 8 нэр төрлийн бараагаар картлж айл өрх болгонд хуваарлцсан. За тэр үед нь Бактиаврын районы гүйцэх хэргааны орлогч дарга байсан. Яг энэ ажил одоо хувирлдаг ажил дээр байсан. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэж болж байгаа байхгүй. За энэ үед бол одоо тэгэл хувийн хөвшилгээч юмэр одоо орхоос аргагүй байдалд орсон. За тэгээд манайх бол гэрийн үйлдвэрлэл эхэлсэн. Тэ гэрээрээ бүгдтэйгээ тавуулаа гэсэн үг л дээ. Манай гэр бүлийн хүний их хэмж тэгтээ гарын түүсээтэй юм ойдог ийм байсан. За тэгээд чадах юм эхэлсэн. Гэрээрээ одоо янз бүрийн юм одоо хүний хэрэгцээтэй юмыг ойж шидэж. Тэгтээ тэр үед чи материал ус олдохгүй. Хүнд хэрэгтэйтэй бас юм хийхин тулд материал хэрэгтэй. За арьс ширний үйлдвэр одоо тэр үед чи нэг мундаг хөгжсөн байсан шүү дээ. Тэгээ зүйлд нөгөө бүтээгдэхүүнийхээ өөдсийг хайдаг. Тэгээ тэр одоо хог хаягдлаас бид нэр одоо түүж алгын чинээж байна. Тэрнээс нэг том байхгүй л дээ.
тэр өөдөснүүдийг аваад зүүгээд савхин хурцыг хийхэд бол ер нь тухайн үед одоо их өндөр үн хөрч ийсэн. За тэгэл нэг таруухан арьс туулааны арьс ч юм уу үнэгний арьсээр одоо малгай тал хийх юм бол гадаадынхан сонирхдаг. За энэ үедээ бид нар хуваар эрхлэх аж ахуй гэж юм байгуул. Гээд 92 оны 7 сарын 11-ээр одоо зөвшөөрөл авч номын 5 хуваар эрхлэх аж ахуй гэсэн. Тэр 5 гэдэг нь өөрөөр хэлбэл одоо эхнэр бид 2 тэгээд 3 хүүхэд энэ 5 хүнээ. За тэрнийг сая үүдээд эмблемэч гэсэн зүйлд нь тэр 5 руугаа хийсэн байгаа л да. Ингэж одоо хуваар эрхлэх аж ахуй байгуулсан. За хуваар эрхлэх аж ахуй байгуулад тэр үед бол бид нэг анхны дуу бичлэгийн студи гэж одоо байгуулж нэг дэлгүүрийн үүдэнд 12 дугаар гараад нэг тийм студи байгуулж утсан. Электрон барааны анхны лангуу нээсэн. Тэр нөгөө Майкл Джексоны концерт үзэх гээд явахдаа ах дүүнэр нийлүүлээ хэдэн төгрөг доллар өгсөн. Зургийн аппарат Берставк видеокамер ингээд аваад ирсэн. Улаанбаатар хотод намын гэрээд компани 4 жилийн өмнө хуваар эрх аж ахуй эрхэлсэн бяцхан аж ахуй байсан бол одоо эх орны худалдааны цоо шин өнгө төрхтэй компани болон өргөжжээ. 10 хүрэхгүй жилийн өмнө манай дэлгүүрийн лангуу ямар байлаа? Электрон техник байтугай эх орн 52 хүлээ авахчиж уурхан байсан шүү дээ. Улсын том худалдаа нэг орны бараа ноёрхож байсан цаг нэгэн туйларч хүмүүс залуус маань төв дэлхийд хөл тавьж юм үзэж нүд тайлж байгаа шинэ үе эхэлж байгааны үзээ. Анх бол электрон бараа төдийгүй бас аж үйлдвэр хүнсний барааны үйлчилгээ мөн тоног төхөөрөмж төмөр модон эдлийн үйлдвэрлэл за мөн автомашины зогсоол ийм үйлчилгээнүүд хийдэг. За үйл ажиллагаа жилээс жилд өргөжж байна. За энэ он гэхэд бид нэр төрийн өмч хавчлалын дуудлага худалдаагаар 5 объект хавчилж авсан. Ингээд одоо 60-аад ажлын байр шинээр бий болгосон. Ер нь бидний зорилго бол хөдөлмөрчд байгуулах аж ахуй нэгжийн энэ өсөн нэмэгдэж байгаа гэр ахуйн болоод соёлын одоо хэрэгцээг хангахад тодорхой хувь нэмэр оруулах юм зорилготой. Өнөөдөр номингийн электрон бараа, номингийн кивс, номингийн даатгал гэдэг юм уу? Номингийн аль нэг үйлчилгээ аваагүй тийм айл өрх байхгүй болсоо л да байхгүй. Тийм айлыг болгоцсон. Би таныг барилгын инженер мэргэжилтэйгээ сонсч ирсэн юм байна. Тийм ээ, би барилгын инженерийн анхны төгсөлтөө улсын сургуулийн 1964 онд төгссөн. 64 оны анхны төгсөлт юм байна. Тэгэхээр альч цаг үед та төр зөвшөлдсөж олон төрлийн ажил хийж улсын их хурлын эрхэм гишүүнээр түшээгээр одоо сонгогдож явсан гэд одоо ярих юм бол их л одоо сонирхолтой төгс өгөх байх тийм ээ. Та өөрийнхөө намтраас танилцуулах. За би ер нь аж ахуйн ажлаас гадна төр олон нийтийн байгууллагад байнга одоо сонголттой ажилласалдаа ажил хийх чиглэлснээс хойш. Эмэгтэйчүүдийн байгууллагаас л бусад байгууллагад ажилласан байдаг юм аа. Тэгэхдээ эмэгтэйчүүдийн байгууллагын шагнал урамшил бас авч байсан. За. Монгол улсын их сургуульд би 59 онд тэр барилга инженерийн анхны одоо анги нэгтгэд элсэж орсон. За тэгээд 64 онд одоо иргэний үйлдвэрийн барилгын инженер гэдэг ийм мэргэжлэр төгссөн.
За энэ барилгын инженерийн анги бол одоогийн техник анги сургуулийн суурилтай. Түүхээ бол тэндээс эхэлж байгаа техник анги сургууль. Тэгээ надыг тэр одоо барилгын инженерийн ангид эсэх үед ямар байсан гэхлээр хотод бол цөөхөн барилга байсан. $40-50 мянгат баригдаж дөнгөж эхэлж ийсэн. За 120 мянгат одоо надыг сурч явах үед бас баригдаж эхэлсэн. Ийм үе. Тэгээд тэр үед одоо барилгын мэргэжилтэй хүн онц одоо шаардлагатай болсон. За 40-50 мянгатыг барихад одоо үндэсний мэргэжилтэн одоо үндсэндээ байгаагүй. За 2-3 одоо архитектор тэр үед төгсөж ирсэн. Дамби нэм гიშгт. За миний хувьд бол их сургууль төгсчөөд байшин үйлдвэрлэх комбинат гэж нэр одоо барьж байгуулагдсан. Ашиглалтанд орсон. Энэ үед нь байшин үйлдвэрлэх комбинатын ерөнхий инженер ажилласан. Тэр үед барилгын материалын үйлдвэрийн яам гэж байсан. Барилгын хороо гэж байсан. За яамны сайд нь Телехан. За барилгын хорооны дарга нь Майдер байна. Сайд нэрийн зөвлөлийн 1-р орлогт дарга юм хүн байсан. Ингээд одоо барилгад үнэхээр одоо тэр засгасыг анхаарал тавьж хөгжүүлсэн юм түүхтэй. Тэгээ байшин үйлдвэрлэх комбинат би 5 жил ажилласан. Улаанбаатар хотод байгуулагдсан байшин үйлдвэрлэх комбинат нь өнгөрсөн жил ашиглалтанд ороод одоо энэ оноос эхэлж улсын төлөвлөгөө авч ажиллаж байна. Байшин үйлдвэрлэх комбинат нь жилдээ 3-5 давхар 60-62 80 айлын сууцны 70,000 квадрат метр ашигтай талбайд орон сууцны барилгуудыг барих чадaltaй юм. Өөрөөр 60 айлын сууцыг 200 ажилчнтайгаар бараг 1 жилд барьж байсан бол одоо 20 ажилчны бүрэлдэхүүнтэйгээр 90 хоногт барих боломжтой болж байна. Тэгээд анхны одоо байшин үйлдвэрлэж 15 дугаар хороололд эхний одоо дөрвөн байшинг барихад ерөнхий инженер байсан. Байшин үйлдвэрлэх комбинатаас хойш дараа нь бол би хотын барилга трестэд ажилласан. Хотын барилга трестэд одоо яг барилга дээр ажилласан. Хотын барилга трестийн 2 дугаар ангийн бүгд наримдах Монгол Ард улсын хөдөлмөрийн Баатар намсрын дарагтай угсралтын нэгдсэн бригадынхан Монгол Ардын Хөс улсуудын төвхрөө бүгд наримдах Монгол Ард улсын сайдрын зөвлөл, Монголын үйлдвэртний эвлийн төв зөвлөл, Монголын өсгөл залуучуудын эвлийн төврөөс зарласан социалист уралдааны хүлээн аваад 1973 оны төлөвлөгөөт зорилтоор 15,150%-аар давуулан биелүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг 22%-аар нэмэгдүүлэх, барилгын хийц чанарыг сайжруулах зорилттой ажиллаж байна. Одоо миний барьсан барилга гар бие оролцсон оюун ухаанаа зарцуулсан барилгууд гэх юм бол 100 автобусны зогсоол гэж байгаа. За тэгэл одоо хүүхдийн 2 дугаар имлэг байж байна. Кино үйлдвэрийн барилга шинэ барилга нь байж байна. За ким технологийн хүрээлэн, түүхийн хүрээлэнгүүдийн
барилгыг барих. Холбооны яамны өргөтгөл одоо энэ төвшүүднгийн ардлын одоо өргөтгөл барилга. Гэх мэтчлэн энэ барилгууд дээр би үндсэндээ 3 жил одоо тэр анги контор удирдах ажиллаж байсан юм аа. Байшин үйлдвэрлэх комбинат ажилласан энэ маань одоо би жинхэнэ барилгын инженер болох. Жинхэнэ онлайн хуваарьж за дадлага туршлагын хуваарьж жинхэнэ одоо үйлдвэрлэл барилга дээр нь ажиллаж туршлагдсан гэж болох. Энэ үед бол нэг 40 мянган одоо барилгачтай болсон. Тэгээд тэр үед чинь жаахан чадвартай гэх юм уу одоо мэрэгжилдээ хийж яваа боловсон хүч, мэрэгжлийн боловсон хүчнүүдийг дэвшүүлдэг нэг ийм байсан л дээ. Тэгээд надыг үйлдвэрчний төв зөвлөлд барилга ой мод боловсруулах үйлдвэрийн ажилчдын үйлдвэрчний эвлийн төв хороо гэж байгуулахад тэр салбарын төв хорооны нарийн бичгийн дараагаар томилж ажиллуулсан. Тэгээд надыг үйлдвэрчийн соёлын төв ордны барилга зөвлөлтийн үйлдвэрчний эвлийн байгууллагын бэлгээр одоо ингээд баригдчих байна. За энд одоо дараагаар очоо гэж одоо томилсон. Цэврийн социалист их хөлсгөлийн 58 жилийн вайн босгон дээр нийслэл хот маань бас нэгэн шин барилгаар эгнэрийн төлөв. Энэ бол зөвлөлтийн хамт нөхцөлийн бэлэг болгон байж өгсөн Монголын үйлдвэрчний эвлийн соёлын төв юм. Уус барилга байгууламжийн хөлийн ахлуулсан нөхөд Сэдэнбал тэргүүтээ манай намдасгийн өдөртөгчд оролцож Монголын үйлдвэрчний эвлийн төв зөвлөлийн дээр орж ирв. Бүх холбоотой үйлдвэрчний эвлийн төв зөвлөлийн нарийн бичгэн дээр социалист бүдмээр Баатар Виктор нар гарын үсгээр соёлын төв нээлээ. Ахадуу зөвлөлтийн ордон тусламжаар баригдсан энэ ордон 1300 хүний суудалтай их баг 2 танкинтай 200 суудалтай биеийн төлөвийн танкин төрөлбөрийн бүлгэн дугуйлын соёл хүмүүсийн ажил явуулах олон өрөө тусгаатай 100 мянган номын фондтай номын сан уншлагын газартай юм. Орчин үеийн техникээр хоногдсон энэ ордон манай хөдөлмөрчид түүний өсвөр ихнийг социалист коммунист ёсортхон пролетарийн интернационализмын үзэсгэлэнээр хүмүүжүүлэхэд өргөн боломжийг өгүүлнэ. За би тэгээд үйлдвэрчний соёлын төв ордноос намын сонгуул хүлээсэн. Сүхбаатарын орёны намын хорооны үйлдвэр үйлчлэгээ эрхэлсэн нарийн бичгийн дарга үйлдвэрээ хариуцсан. Тин ч одоо том үйлдвэрүүд нь бол оюутны үйлдвэрийн нэгдэл гэж том үйлдвэр байлаа. Улсын хэвлэлийн комбинат гэж байлаа. За тэгээд зоос соёлын үйлдвэр, ан ол зүрийн үйлдвэрч гэх юм ингээд нэг 8 үйлдвэр байсан. Барилгын бас одоо нэг 8 тэрэст байсан. Тэрээс гол тэрэстүүд нь энд байсан. Бүгд найрамдах Монгол ард улсаас зөвлөл социалист бүгд найрамдах холбоот улсад суух худалдааны төлөөлөгчийн газар мэрэгжилтнэр дамжигч ажилласан да. Энэ хугацаанд одоо олон зуун мянган өрөвлийн одоо хуучин авч ирсэн юмнаас хямдрал гаргасан, гимсэн гэсэн утгаар худалдааны төлөөлөгчийн газар яамнаас шагнал урамшил авч ирсэн юм аа. За тухайн үедээ бол яг коммунизм гэж одоо ийм болох юм байна гэж ингэж төсөөлж байсан. Тэгтээ өөрчлөл шинжилт хэрэгтэй байна гэдэг нь бол маш тодорхой ойлгож байсан. Тэр хувийн хөвшлийг одоо дэмжих хэрэгтэй юм байна. Тэгэхээр хувийн өмч
хэрэгтэй байна гэдэг юм бол одоо сэтгэл зүрхэнд хоног шиж ингэж орж ирж ирсэн юм аа. Та Ховд аймгийн Булган сум юу? Тэгэхээр хүн бүр л одоо өөрийнхөө бага насны тэр дурсамжтай үеийг ярих дуртай байдаг л да. Таны хүүхэд нас. Тэг үнэхээр би одоо баруун хязгаар нутагт яг дайны жилүүдэд төрсөн. Бас л одоо миний хүүхэд нас бол их онцлог. Тийм түүхэн дурсамжтай үе л дээ. Тэгээд тэр бол манайх ч одоо Ховд аймгийн Булган сум гэдэг чинь ямгийн баруун хязгаар. Баруун хил гэсэн үг. Тэр үед одоо амьдрал ямар байсан гэхлээр ер нь одоо зөвхөн малаж явах газар тариалан гараал амьдэрдэг. Тийм учраас өсч төрж байгаа хүүхдүүд ерөөсөө тэр ажил амьдрал гэж ямар байдгийг гэдгийг л нүдэрээ харж биеэрээ одоо мэдэрч ингэж байсан. За би 49 онд сумынхаа баг сургуульд орсон. Тэгэхэд 7 жилийн ийм бүрэн бус дунд сургууль байсан. Тэгээд тэр үед чи одогоор ангиас өсвөлэл морь тэмээгээр сургуульд очдог. За тэгээд 7 дугаар анги төгсөөд би Улаанбаатар хот манай ах их одоо энд их хэмж болсон. Энэ толгоотын бараа баазуудын эмнэлэг гэж одоо ч байна л дээ. Толгойт тэр эмнэлгийн дарга болсон. Тэгээд би 2 дугаар сургуульд илсэн орсон. Тэр үед ерөөсөө юу ч үзээ кино гэж юм үзээгүй. Ерөөсөө ундаг дугуй үзээгүй. Аймгийн төв орж ирж ундаг дугуй үзэж байсан. Тэгээд Улаанбаатар хотод одоо 6 хонж ирсэн өдөр шингүү давхицаар байгаад. Тэрийг бол маш түргэн ирлээ гэж тэгж байсан. Тэр үе чинь бичиг үсэг мэддэггүй. Манай заавч явж чадаагүй хаа. Ээж бол одоо бүлгэм дугуйланд явж байсан. За их чи явж байсан. Тэгээд тэр ямар тавхатаа га тэмээн тавхатаа га мэдчихэд одоо тэр яаж заа сурдаг байсан. Тийм одоо хичээлд явдаг. Тэгээд нэг бичиг үсэг тайлагдахгүйтэй юм болж исэн. Тэгээд 1957 он гэхэд монголчууд дээрээс бүгдээр бичиг үсгтэн болсон. 100% бичиг үсгтэн боллоо гэж ЮНЕСКО-гоос одоо тэр гэрчилгээ юм авч бүртгэгдэж байсан дээ. За энэ бол одоо бас л их том хувьсгал байсан гэж ингэж бододгийг. Эрүүлжүүлэх бригад отряд гэж 18 аймагт гарсан. Ирээсээ халдварт өвчин. Тэгээ бүх сумдаар яв.
өлгийтэй хүүхдээс авахулаад бүх одоо насны хүнийг үздэг. Энэ чинь 58-аас 60 онуудад энэ ажил явагдаад монголчууд тийм халдварт өвчнгүй болсон да. Ийм маяг надыг сурч байх үед бол олон үйл явдал болсон. Тэр соёлын давталгаан гэж болсон. За тэр соёлын давталгаанд эхлээд бол одоо айл болгон цагаан дав хөнжилтэй байх ёстой гэсэн шаардлага тавьсан. За тэгэл тэр нүүр гарын алчуур, шаазангийн алчуур бол тусдаа байх ёстой. Тэгээ эхний ээлжинд одоо айлууд бол тэрнийг ч хэрэгэл сураагүй. Нөгөө соёлын давталгааныхан ирэхэд одоо үзүүлдэг тийм хэмжээнд байсан. Тэгээс зүйлдээ явсаар л тэгэл нэг хэрэгэлдэг болж ирсэндээ. Хүн дээрээс бага насны дурсамж. Тэр л ээж автайгаа хамт байсан. Одоо хорог шиг дагаж хүйдэг. Хоёр нь эргээд дурсахад хүүхэд нас чиг сайхан үе хүнд байдгүй юм шиг. Хойд хариулж яваад манай тэнд чи жимсэгтэй шүү дээ. Тэр сайхан одоо хад өхрийн нүд идээд л жигтэйхэн гой бүр энэ хорууны дайны том тийм манах тошил гэж ярьд. Тошлоо. Ийм сайхан байгаль да. Сүүлд нь одоо тэр миний хань хариулж ирсэн газар 1962 оны хил тогтоолтоор Гэттийн талд орсон. Тэнд урсж ирсэн голын наад ирэг нь манай хилд, ус нь Гэттийн хилд орсон. Ийм л байсан л дээ. Тэгээ би тэр одоо ослыг тэр үеийг харамсаж ирсэн. Тэр сайхан нутаг минь одоо бусдын хилд орсон байдаг гэж. Тэгээ сүүлд нь бодохноо тэр хил тогтоосон нь бол маш их ач холбогдолтой зүйл байсан бэл. Энэ хоёр том өөр нийт дунд бүгд найрамд Монгол ард улс гэсэн юм бие таасан тусгаалтагдсан хилтэй. Ийм улс болно гэдэг бол маш чухал. Энэ бол торгууд хүнд идүү ойлгоч. Маш олон зуун жилийн хугацаанд одоо тусгаар тогтлын төлөө цусаа урсгаж явсан. Ийм ард өнөөдрийг хүртэл хилээ хамгаалаад торгуудад явж байгаа. Энэ бол бас улсын хортынхаа бахархах гэсэн. Хил малгуравтайгаа бол хэн баян Монгол баян гэдэг чинь одоо яс баханд ортол битрэж.
эрхчлөөний зарлиг ардын үндсэн хууль дээр их соёлынхоо альбиш баян сан дээр эгнэтийн арга билэг алтан соёмбын гачил дээр их нутгийн шорооны амиар солих ширхэг дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичин би. Тэр тусгаар тогтнолыг одоо баталгаажуулсан тэр 45 оны одоо бүх нийтийн санал асуулгаар одоо бүх хүн гарын үсэг зурсан, гарын үсэг зурж чадахгүй нь одоо короныг дарж байсан. Би тэгээд сая архивээс авсал да манайхны одоо аав ээж эгч бол гарын үсгээ зурсан байна. Өргөн ах гарын үсгээ зурсан байна. Аав ээж бол гарын хээ энэ байна. Инг тайван ч одоо ийм үйл ажиллагаа манай улс бол ерөөсөө энэ хувьсгалын жилүүдэд социализм үед одоо явуулж байсан да. Энийгээр одоо 1961 онд нүүбэд гишүүнээр хэлсэж тийм инг тайванч улс гэдгээ одоо баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл тусгаар улс гэдгээ одоо баталгаажуулсан. L'admission de nouveaux membres à l'Organisation des Nations Unies. Que l'Assemblée générale approuve l'admission de la Ерөнхий ассамбле бүгд наримдах монголоор улсыг нэгдсэн үндэсний байгууллагад гишүүнээр элсүүлэх шийдвэрийг батлах гэж байна. Хэрвээ татгалзсан саналгүй бол баталсан тооцъё. mise à l'Organisation des Nations Unies. Et je prie le chef du protocole. Энэ танхимд Монголын төлөөлөгчд зориулан гаргасан суудалд төлөөлөгчдийн үрхийг ёслолын албаны удирдагчаас хүсье. Ингэж 1961 оны 10 дугаар сарын 27-ны өдөр бүгд наримдах Монгол Ард улсын төрийн далбааг нэгдсэн үндэсний байгууллагын байшингийн өмнө өргөсөн юм. Энэ дарга хүндэт төлөөлөгчдөө бүгд наримдах Монгол Ард улсын засгийн газар түүний ард түмний өмнөөс бүгд наримдах Монгол Ард улсыг нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн болгохыг дэмжсэн улс орны төлөөлөгчд ялангуяа манай улсын үйл ёсны эрхийг үргэлж тууштай дэмжиж ирсэн зөвлөл холбоот ба бусад улсуудын төлөөлөгч талархлаан дэвшүүлэхэд би үнэнхүү баяртай байна. За тийм миний амьдралын хугацаанд одоо тохиолдсон нэг гол тэмдэглэлтэй зүйл бол энэ сансарт хүн ниссэн явдал, Монгол хүн ниссэн явдал байна л да. За тэр үед би Сүхбаатарын намын хороонд одоо яг л энэ жагсаадыг зохио байгуулж тэр одоо хоёр битүүмжилсэн камертын аль нэг задлах ёстойг ингэж харж л байсан хүний нэг л дээ. Тэгээ энэ бол Монголын ард түмнийг одоо бүх нийтийг баярлуулсан ийм сайхан үйл явдал болсон. Харин сүүлд бол спортын одоо энэ салбарт олимпийн аврагт ирж одоо яг тэр нэг одоо давтсан ийм нэг сайхан үйл явдал боллоо. Улсын хэмжээний баштар найзангийн төвшин баяр олимпийн алтан медалийг авч Монгол улсын алтан соёмбот төрийн далбаас Бээжингийн олимпийн наадмын тэнгэр төрлөө. 95 оны үед бол эдийн засаг бас гайгүй сэргэх умлтан зогсоод сэргэх хаястай болсон дахиад эргээд унж эхэлсэн л дээ. Тэгээ ийм үед нь ер нь одоо бас би хэрэгтэй байж магадгүй гэсэн байдлаар
засгийн газрын тэргүүн амар жаргалтай өрсөлдөлтэй. Тэгээ энд ялд байгуулсан. Тэгээ энэ үед үнэхээр одоо Монгол ардын хөвсгөлд намыг ард түмэнд дэмжсэн 76 гишүүний 72 нь Монгол ардын хөвсгөлд намаас гарсан да. За би хуралд байхдаа нэг 35 хуульд нь бол тэр нэмэлт өөрчлөлтийг хийж чадсан. Манай энэ удаагийн СТ 600 шууд нэвтрүүлэгт улсын их хурлын гишүүн Шагдар Зурм оролцож байгаамаа. Ер нь манай энэ бизнес эхний зүгээс хамгийн их гардаг гомдол бол Монголд хүнд суртал их байна, авилгал их байна гэсэн яриа байдаг л да. Тэгэхээр энэ аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хууль бас энэ байдгийг ямар нэг байдлаар шийдэж чадна гэж тавьж байна. Энийг одоо шийдэхэд их ажил бүгдэлтэй болсон. Бизнес хийж байгаа одоо хүмүүс аж ахуйн нэгж болвол ашигтай үйл ажиллагаа явуулаад олсон орлогоос татвараагүй л энэ төсвийн хөрөнгийг бүрдүүлээд ингээ явж энэ бол одоо гол зорилго. Гэтэл хажуугаар нь одоо татвараас гадна татвар бий болох юм энэ рүү одоо аваачиж байгаа учраас энэ аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хуулийг одоо үнэхээр танилцаад ойлгоод ингээд яг энийг мөрдөөд ирэх юм бол энэ одоо маш хэрэгтэй зүйл. Энэ тусгай зөвшөөрлөг гэдэг чинь хугацаанаас өмнө хүчингүй болох тохиол байгаа юу? Нөхцөл шаардлага гэж нэг юм байна. Тэрнийг удаа дараа зөрчөөд байх юм бол хүчингүй болгож болно. Тэгэхдээ хүчингүй болгохыг дурын нэг одоо хүн очиж хүчингүй болохгүй. Анх тэр зөвшөөрлийг хэн олгосон? Тэр одоо байгуулгал хүчингүй болгоно. Тэгэхээр энэ шинэ хуулинд аймаг, сум, дүүрэг гэдэг нь орон нутгийн хэмжээнд тусгай зөвшөөрлийг ямар хөө байдлаар өгөх талаар тусгагдсан байгаа юу? За нийслэл хотод гэхэд дүүрэг болвол ерөөсөө л үйл ажиллагаа явуулж байгаа бараг хүүхдэд тэр тусмаа одоо хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, борлуулдаг, нийтийн хоолны үйлчилгээ хийдэг болгонд нь лиценз ингээд өгсөн байсан, шаар лиценз. Гэтэл энэ хууль гараад одоо мордогч хахад энэ бол одоо ингээд хүчингүй болсон цаас. Түрүүн тэр өөрөө асуусан тэр аймаг нийслэл дүүрэг сум одоо олгодог зөвшөөрөл бол их цөөхөн болцсон. Нийслэл аймаг бол нэг 5 зүйл байж байгаа. Одоо сургууль байгуулах, эмнэлгийн үйлчилгээ явуулах, тэр химийн хортой одоо бодис үйлдвэрлэгч борлуулах, худалдаалах байдаг юм. Нийтийн тээвэр, шуудан тээврийн одоо үйлчилгээ явуулах гэх мэтийн одоо 5 зүйл байгаа. Нийслэл дүүрэг бол бусад одоо тэр 80 хэдэн зөвшөөрлөгс тусгай зөвшөөрөл. Тэрний 20-д нь бол харин санкц өгч байгаа. Саналыг нь авчиж төрийн захиргааны төв байгуулах шийдвэр гаргах. Маш их баярлсан баграхсан зүйл бол энэ их өрнөөс салсан явдал. За энэ дээр одоо номбрын 2 засгийн газрын тэргүүн байсан Оросын ерөнхий сайд Касановтай маш хүнд байдалд хилцэл хийж, маргалдаж, сайдаж, муудаж ингэж байж одоо 98.5%-ийг нь тэглээд үлдсэн одоо хувь нь одоо мөнгөөр төлсөн. Мянганы зам гэж одоо төсөл хэрэгжүүлээд одоо тэр нэг зоригтой тухайн үед бол одоо мянган жингээ үлгэр гэж ярьж л байсан. Өнөөдөр биелээ болоод бүх аймаг хот маань одоо засмал замаар холбогдсон. Өөрийнхөө амьдралыг гэж улсынхаа одоо хөгжлийг гэж ингээд эргээд харахад ерөөсөө их үүсвэр суурь маань агуу их зөвлөлт холбоот улсын одоо тусламжил байсан. Тэр зөвлөлт холбоот улсын тусламжийг аваагүй аж ахуйн салбар гэж Монголд байхгүй. Тэр тусламжийг хүртээгүй одоо Монгол хүн гэж байхгүй. Тэрний дотор одоо би гэхэд тэр зөвлөлт холбоот улсад ажиллаж амьдарч үзлээ. Хүүхдүүд маань одоо тэнд сурч байлаа. Би өөрөө одоо анханаас аль хийх одоо болсон тэр цагаас зөвлөлтийн одоо Орос гүнтэй хамт ажиллаж байлаа. Тэгээд тэдний одоо тэр өндөр мэрэгжил, тэдний сайхан сэтгэлийг бол ерөөсөө үгээр илэрхийлэх аргагүй тийм одоо сайхан сэтгэл харамгүй тусламж, хариу нэхээгүй
жаал гэж би боддог. Номингийнхэн гэх энэ нэр дотоод гадаадад нэр хүндтэй олон түмэндээ танигдсан хамт олонтой ийм л байгууллага. Тэгэхээр шагнар сургууль та одоо компанийнхаа алс ирээдүйг хэрхэн төсөөлж явах юм? Би ч одоо 25 жилийн өмнө номын 5%-аар эрхлэх аж ахуй маань ийм одоо том компани болчихно гэж төсөөлж байгаагүй л дээ. Одоо бол ийм болцсон юм чинь ийм болно гэдэг төсөөлөл бас байна. Сайхан хөхтөнгөр номероо сатай торох шиг намероо агарын тунамаганхлэн сингинэт амлаж өссөн ээжийн суюнда Төрийнхөө алтан соён бутал баамдор мянган жил орших их сайхан Монгол орны минь түүхийг бижилсэн эрхэм хүн. Амар баярын шагнар сүрэнгийн 160-ны туулсан намтрыг тэмдэглэн үлдээсэн нь энэ буюу